ширээн дээр 200 шиг цаасан гурвалжин тавьсан байсны 60% нь адил хажуутай гурвалжин байсан гэж байна. За 200 цаас байсан дээр 60% нь адил хажуутай гурвалжин. Тэгэхээр өөрөлдвөл 120 шиг адил хажуутай гурвалжин байжээ. За бусд нь болохоор зөв гурвалжин ба элдв талтай гурвалжин байсан. За тэгэхээр надад зөв гурвалжин хэд байсныг бол бүгдээрээ мэдэхгүй x шиг байсан гэлчи. Элдв талтай гурвалжин болохоор хэд байх вэ гэхээр энэ чинь нийлээд надад 200 шиг боо шинэ 3 маань. Тэгэхээр адил хажуутай гурвалжин 120 асчвал нөгөө хоёр маань нийлээд 80 байх хэвээр. Тэгвэл элдв талтай гурвалжин маань 80-аас хасах нь x гэсэн үг. За тэгээ цааш нь үсэн чинь нэг гурвалжин таамаар сонгоод авахд тэр нь зөв гурвалжин таарах магадлал нь 0.2 гэсэн гэж байна. Тэгвэл ширээн дээр хичнээн шиг элдв талд гурвалжин байсан бэ гэж байна. За одоо би ингээд нөгөө ширээн дээр байгаа 200 гурвалжнасаа нэгийг сонгоод авсан чинь зөв гурвалжин таарах магадлал нь зөв гурвалжин x шиг байгаа гэх магадлал нь 0.2 гэсэн гэж байна. Тэгээ эндээс x болохоор 0.2-ыг бүрчих нь 200 буюу 40 шиг нь манайх зөв гурвалжин байжээ. Тэгвэл хэдэн шигийг элдв талтай гурвалжин байсан бэ? Тэгэхээр 80-аас саяныхаа 40-ыг хасгаар яг тал нь элдв талтай гурвалжин байсан юм шүү дээ. Энэ хоёр маань тэнцүү байсан мэж таарсан байна тий. За ингээд 2 дугаар үртгэж мөн бицтэй 40. За тэгээд 80-аас хасгаар 40 шиг элдв талтай гурвалжин байсан байна. За 22 марафон бэлдэж буй гүйлтийн тамирчин эхний өдөр 13 км явсан. Тэгвэл нэгдүгээр өдөр 13 км явсан байна. Дараагийн өдрүүдэд өмнөх бүрээсээ 1.2 км-ээр хол зайд гүйжсэн гэдэг маань манай D нь болохоор 1.2 км. 1.2-оор нэмэгдэж байгаа маань. Тэгвэл сүүлийн 21 дахь өдөр хичнээн километр зайд гүйсэн бэ гэхээр 21 дахь буюу манайхаар архимедик прогрессийн 21 дэх гишүүнийг бол гэсэн үг шүү дээ. 1 дэх гишүүн 13. Тэгэхээр 21 дэх гишүүнийг бол 1 дэх гишүүн дээр 20 удаа D-г нэмэхээр гарах нэ. Тэгэхээр манай 1-р өдөр нь 13 км, 20-ыг бүртгэн D нь 1.2 юм байна. Тэгэхээр 13 дээр нэмэх нь энэ маань 24 буюу 21 дахь өдөр 37 км гүйсэн байна. За 23 нь болохоор 1%, 2%, 3%-ийн спиртийн усмал их харгалзан ийм граммыг авч холиход хэдэн хувийн спирт өсөх вэ гэж байна. За бүгдээ ийм 3 хэмжээтэй аваад холилдсон байна. За тэгвэл манай нийт жим маань хэд болсон гэсэн чинь одоо бүгдээрээ за ингэж л да. 1-р маань 100 г, 2-р маань 200 г, 3-р маань 300 г. За энэ 3-ыг аваад холсон байна тийм үү? За энэ 3-ыг аваад холихоор нийт 600 г болсон. Гэтэл 100 г-ийн маань 1% нь спирт, энэний маань 2% нь 300 г маань 3% нь спирт. За одоо спирт нь олчдаг бол. Тэгээд энэ саяны манай энэ 600 г-д хичнээн хувь нь спирт гэдгийг л олох гэдэг. За 100 г-ийнхаа 1%-ийг олчие. Тэгэхээр 100-ны 1 гэсэн үг. Тэрэн дээр 200 г-ийнхаа 2%-ийг олъё. 100-ны 2. Дараа нь 300 г-ийнхаа спиртийг олъё. Энэ нийлбэр нь манай 600 г-ийн x хувьтай адилхан гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ 1, энэ маань 4, энэ маань 9 болчих юм шүү дээ. Тгийн хэрийг хураахаар 6x. Тэгээ хооронд нэмэхээр 14 тэнцүү 6x болоод x олсон чинь 14-ийг хуваах нь 6 юм байна. Тэгэхээр одоо эндээс 14-ийн 6-д маань 2 хурахаар 3-ны 7 буюу 2 бүхэл 3-ны 1% эзэлжсэн байна. Маш бага процент юм шүү дээ. Хувьтай байсан байна. За 24 нь хайрцагт 2 төрлийн чихэр байсан бөгөөд 1-р төрлийн чихэр 2-р төрлийн чихрээс 20-оор олон байсан гэж. За 1-р төрөл 2-р төрлийн чихрээсэн 2-р төрлийн чихрээс 20-оор олон гэхээр 2-р нэгссэн бол 1-р нь түүнээс 20-оор илүүсэн байна. За 1-р төрлийн нэг чихэр 20 г 2 г жинтэй. Энэ 2 г. 2-р төрлийн нэг чихэр нь болохоор 3 г жинтэй юм шүү дээ. Хайрцагнаас 15 1-р төрлийн 15, 2-р төрлийн 20 чихэр авахд
тэдний жин нь үлдсэн бүх чихрийн жинтэй адилхан байсан гэж байна. За одоо бүгд яасан гэсэн чинь нэгдүгээр төрлийн энэ чихэр анх юм байсан те. Нэгдүгээр төрлийнхоос 15 чихэр аваад хоёрдугаар төрлийнхоос 20 чихэр авахд тэдний жин нь үлдсэн бүх чихрийн жинтэй тэнцүү байсан гинэ. За тэгэхээр одоо бүгд тэгвэл ингээд авцсан чинь үлдсэн штэ тий. Орбол тэдний үлдсэн жин нь авахд тэдний жин нь үлдсэн бүх чихрийн жинтэй тэнцүү байсан байна. За тэгэхээр одоо яасан гэж манайх анх эхлээд x нэмэх нь 20 байсан тий. Тэгэхээр одоо эндээс аваад үлдсэн чихрүүд нь болохоор энэ байгаа штэ. Тэгэхээр нэгдүгээр төрлийн чихэр маань x дээр нэмэх нь 5 шиг байсан юм байна. Тэгэхээр тус бүр нь 2 г шүү дээ. Хоёрдугаар төрлийнх маань x-ээс хасах нь 20 үлдсэн, тус бүр нь 3 г. Тэгэхээр энэ бол манай үлдсэн чихэрний жин. За тэгэд энэ нь юутай тэнцүү юм бэ гэсэн чинь одоо саний авсан чихэр гэсэн шүү. Тэгэхээр нэгдүгээрээс би яасан бэ гэсэн чинь 15 кг чихэр авсан гэсэн. Нэгдүгээр маань тус бүр нь 2 г. Хоёрдугаар төлийнхоос 20 г-ыг авсан. Тус бүр нь 3 г. Тэгээд надад байгаа чихэрний жин нь болохоор энэ бөгөөд энэ нь үлдэж байгаа чихрийн жинтэй яг адилхан байсан гэсэн. За эндээс 2x дээр нэмэх нь 10 тэнцүү, 3x-с хань 60 маань 30 дээр нэмэх нь 60 г-тай адилхан байна. Тэгэхээр эндээс 5x-с хасах нь 50 тэнцүү, 90 болоод 5x тэнцүү 140 болоод x-ийн болохоор бүгдээрээ 140-го 5 дахь хуваачаар хэд гарах вэ гэсэн чинь 28. Тэгэхээр хоёрдугаар төрлийн чихэр маань 28 шиг байсан юм шүү дээ. За энэ бол хоёрдугаар төрлийн чихэр. Нэгдүгээр төрлийн чихэр болохоор түүнээс 20-оор илүү гэсэн шүү дээ. Тэгэхээр 28 дээр 20-ыг нэмэхээр нэгдүгээр төрлийн чихэр маань 48 шиг байсан байна. За энэ хоёрыг нийлүүлээд нийт хэдэн чихэр байсан бэ гэсэн чинь 76 ширхэг чихэр байсан байна. Тус бүр нь бол 28 48. За барааны үн байгаа үнээсээ 2 удаа дараалан тэнцүү хувиар өсөхөд анхны үнээсээ ийм хувиар өссөн гэж. За тэгвэл анх манай бараа маань бараагаа би 100% хөцчтэй юм байсан. За тэгсэн чинь дараалан байгаа үнээсээ тэнцүү хувиар өссөн. За x хувиар өсчээ. Тэгэхээр x хувиар өснөний яаж л гэсэн бүдрэ 100 хуваагаад энэ өөрчилчихнэ. За дараа жилийн дахиад яг энэ процентээр өссөн байна. Тэгэхээр 100 хуваагаад 100 дээр нэмэх нь x хувиар өссөн. Тэгсэн чинь анхныхаасаа анхныхан 100 шүү дээ. Эннээсээ 12.6 хувиар өссөн байсан гэж. Тэгэхээр 100 дээр нэмэх нь 1236 хувиар. За одоо эндээс бүгдрийг хэрэг хураачи. Энэ хэрэг хураачи. Тэгэхээр энэ маань 100 дээр нэмэх нь x-ийн квадратыг хуваах нь 100 тэнцүү 112/136-тай тэнцүү юм байна. Иш өрчүүлчих. Тэгэхээр 100 дээр нэмэх нь x-ийн квадрат маань 100-аар өрчлөхээр ийм болчихно. За тэгэхээр энэ 11,236 маань тооны квадрат юм уу гэсч 106-гийн квадрат юм биш. Тэгвэл эндээс юу гэсэн үг хэрэг манай 100 дээр нэмэх нь x маань 106-тай тэнцүү буюу x маань 6% байсан биш. Жил болгон 6%-аар өсчихсэн байна. За 26 нь 360-ийн 24-ний 5 хэсэг. За 24-д хуваасны 5 хэсгийг нь олно гэхээр 24-ний 5-аар хурцлана. Энэ маань манай x тооны 8-ний 5-тай тэнцүү бол x-ийг олоорой гэсэн. За тэгэхээр бүдрэ хойлонгийн 5 тураачи бас энэ 8 тураачи. Тэгэхээр 360-ыг гүйлчнэ. Энд бол 3 үлдчих юм шиг. Тэгээ x. Тэгэхээр 360-ыг 3 дахаар 120 байсан байна. Анхны тоо. X тоо. За 27 бат цэцэг 2 бичгийн дэлгүүр 2 бичгийн дэлгүүр орчээ. Бат 3 бал цэцэг 2 дээр авахд имийг аваад цэцгээ ийм бал ийм дээр авахд ийм мөнгө төлсөн бол бал дэвтэр тус бүр ямар үнэтэй байсан бэ гэж. За бат 3 бал аваад 2 дэвтэр авсан. Нийлээд 5280 төгрөг төлсөн. Цэцгээ болохоор 4 бал аваад 1 дэвтэр авсан. Тэгээд нийт мөнгөндөө 4890 төгрөг төлсөн бол тус бүр ямар үнэтэй вэ гэж. За одоо бүгд энэ доотх нь 2-оор хүрчилнэ.
Тэгэхээр 3x дээр нэмэх нь 2 дээн тэнцүү 5280. Доотлын бүгдийг 2 дахин авчи. 8 дэвтэр 2 8 харандаа 2 дэвтэр авчи. Энэ маань 4890-ыг 2 удаа авсантай тэнцүү буюу 9780 байна. За хооронд хасчих. Тэгэхээр 8-аас 3-ыг хасгаар чинь 5x болоод 9780-аас 5280 хасаад өгч. Тэгэхээр 4500 болчих юм. Тэгэхээр эндээс x болохоор 4500-г 5 туухаар 900. За x-ээр би балыг тэмдэглэсэн. Бал бол 900 төгрөг юм байна. За манай дэвтэр маань болохоор энэ доороос олчих. За дэвтэрний үнэ болохоор 4890-ээс 4 ширхэг балныхаа үнийг хасаад өгч. Тэгэхээр 4890-ээс би юу 4890-ээс бүгдээр юу хасах юм бэ гэсэн чинь 4-ийн 3600 хасчих. Тэгэхээр 1290 төгрөг гэсэн юм шиг. За дэвтэр болохоор 1290 төгрөгийн үнэтэй юм байна. За 28. Альбан үзм самны 5 кг холим худалдаж авсан байна л да. Нийт ийм төрлийн үнэтэй. За дан үзм ийм үнэтэй. Тэгээд дан самбар нь ийм үнэтэй. Тэгвэл тус бүрээс нь хичнээн үзм хичнээн самбар авсан гэж. За 5 кг худалдаж авсан бол би үзмнээс x кг-ыг авсан гэдэг. Тэгээд нөгөөх нь самбарнаас болохоор би нийлээд 5 кг басан чинь самбар болон 5-аас нь x кг. За тэг чин дан үзм маань биднэрт 24000 төгрөг үнэтэй гэсэн шүү дээ. Харин 5-аас нь x кг самбар байгаа самбар чинь 30000 төгрөг үнэтэй. Тэгсэн чинь эн чинь нийлээд 132,000 төгрөг болсон. За ийм баг маань. За тэгвэл анх хэдэн килограмм самар үзэн байсан бэ хэнийг бодно л гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ ингээд 1000 тухайдах юм чи бүгдээрээ ингээд 1000-таа хожлаарай үрд бодоход амар ш. 24x-ээр нэмэх нь 30-ыг 30-ын 5 гэхээр 150 хасах нь 30x. Тэнцүү 132 юм байна. За 24-өөс 30-ыг хасахаар хасах 6x 150 хоошоо гаргахаар хасах 18 юм байна. Тэгээ x олсон чинь 3 байна. За тэгэхээр x мөр юу тэмдэглэсэн гэж үзмийг тэмдэглэсэн. Үзм 3 кг байсан юм байна. Тэгээ нийлээд 5 кг байсан чинь самар нь болохоор 2 кг байсан биш. Нийт 10 байсан учраас 5 байсан учраас. За 29 нь болохоор 2 ажилчин ажлыг хамттай байвал эмзэг зарцуулдаг. Харин энэ ажлыг ажилчид ганцаараа байвал 1-р ажилчин 2-р ажлынаас 4 цаг илүү цаг зарцуулдаг. За дан дангаараа байвал 1-р ажилчин 2-р ажилчнаас 4 цаг илүү цаг зарцуулдаг гэж байна. Тэгэхээр 2-р ажилчин x цаг зарцуулж идэг бол 1-р ажилчин x-тэй нэмэх нь 4 цаг зарцуулсан байна. Ганцаараа байвал. За тэгвэл одоо би энийг ганцаараа хугацаа штэ тий. За хийх ажлаа болохоор би нэг хэсэгч. За тэгвэл одоо би нөгөө юугаа олох нь штэ хөдөлмөрийн бүтээмжээ. За 1-р нь бүх ажлыг 1гээд x-тэй нэмэх нь 4 тухаар 1 цагт хийжлэн. 2-р нь бүх ажлыг x цагт хийж амж x тухаар 1 цагт хийх ажил нь гарна. За хоёулаа хамтраад тэгвэл 1 цагт ийм хийж байгаа. Тэгээ энийг ажилласан цагаар нь үрчилж 2 цаг 40 минут ажилласан чинь бүх ажил гарна гэсэн үг. Тэгээ эндээс бүгдээ x-ийг олно. За нэрийг хураалаа. Тэгэхээр энд x-ээр өгөөд энд x-тэй нэмэх нь 4-ийг өгөхөөр x-ийг 30-ын x-тэй нэмэх нь 4, хүртэр дээр болохоор 2x-тэй нэмэх нь 4 гарах юм байна. Энийг бүгдээ 20 тухахаар 3-ны 2 нь тэнцүү 1 үржүүлээд. Тэгэхээр 2x-тэй нэмэх нь 4-ийг хуваах нь x-ийг 30-ын x-тэй нэмэх нь 4, засагтад бутархаа шийдвэрлэл 3-ны 8 тэнцүү 1 юм байна. За одоо бүгд ийшээ ижил өргөч. За энэ дээдлийн зайр өргөжлөхгүй бол тий. Тэгэхээр 8-аар үржүүлж ам чинь 16x-тэй нэмэх нь 32 маань хүртэрнэ. Хуваарийг бүгдээ энийг ийшээ үржүүлчихээр 3x-ийг 30-ын x-тэй нэмэх нь 4. Эндээс 16x-тэй нэмэх нь 32 тэнцүү 3x квадрат нэмэх нь 12x. За 0 тэнцүү 3x квадрат 12-оос 16 хасах нь 4x хасах нь 32. За эндээс бүгдээ x-ийг олно гэсэн юм байна. За эндээс x олохын тулд энэ тэгштэй ам чи 2 тугаалах шүү. Тэгээ 2-ын квадрат 4-өөсөх нь за 2 тоос нь бүгдээ 4 тавихгүй гэсэн шүү дээ. 3-ыг 30 32 нь хасах юм чинь энэ нэмэлт нь хуваах нь 2-ын тавихгүй гэсэн үг.
Бүгдийг 2 дугаар хасах. Тэгэхээр 2 дээр нэмэх нь хасах нь 32-ыг 3-аар шигч 96, 4-ийг нэмэхээр 100. 100-аас язгуур 10 гарчна. За нэг нэмэх нь гарахаар харагдчихна. Тэгээ бидэнд бол хасах нь хэрэггүй шүү дээ. Хөдөлмөрийн бүтээмж цагийг тэмдэгсэн учраас. Тэгэхээр 12-ыг 3 дахаар 4 юм байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр манайх 1-дүгээрх нь ганцаараа ажиллавал 4 цаг, 2-дугаарх нь болохоор хэдүүлж тарах юм гэсэн чинь за 1-дүгээрх нь болохоор манай x-с анги олсон чинь 4 цаг гэд гарцсан. 1-дүгээрх нь түүнээс 4-өөр илүү цаг ажиллана гэсэн чинь 1-дүгээрх нь болохоор 8 цаг, 2-дугаарх нь 4 цаг гэсэн хариу гарах нэ. За 30. Тэгш өнцгтийн нэг талын урт нь нөгөө талынхаа уртын хагасаас 4 м урт. Тэгш өнцгтийн урт нь нөгөө талынхаа уртын хагасаас нь 4 м урт. За би нэг талын 2 хэсэгчээ. Гэсэн чинь урт нь нөгөө талынхаа уртын хагасаас бол 2x-ийн хагасаас нь 4 м урт гинэ. За тэгэхээр манайх x-тэй нэмэх нь 4 болж тарах юм шүү дээ. За тэгээд талбай нь өгсөн юм байна. Урт өргөн 2-ыг үржүүлсэн чинь манай талбай нь 154 бол талуудыг олоо гэсэн. За 2-той хураач. Тэгэхээр x квадратыг нэмэх нь 4x-ийн тэнцүү 2 дахаар 75 буюу 2-ыг нэмээд 77. За урагшаа гаргаад нэмэх нь 4x-с хасах нь 77. Тэгэхээр эндээс нэг шид нь 7, нөгөө шид нь 11 гарах нь харагдаж байна те. Тэгэхдээ эсрэг тэмдэгтэй юм байна. Энд эсрэгээр авдаг учраас их тоон болохоор хасах тэмдэгтэй юм байна. Тэгэхээр хасах 11 ба 77. За тэгшинсийн тал өмч бүгдрээ хасах нь ахгүй. За x нь 7 юм биш. Тэгвэл манай тэгшинсийн өргөн 2x буюу 14 юм байна. Урт нь болохоор x-тэй нэмэх нь 4 гэсэн шүү дээ. Тэгэхээр 7 дээр нэмэх нь 4 буюу 11 юм.